Өнөөдрөөс эхэлж нийслэлд сүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. За Аподери компани сүү хөтөлбөрөөр дамжуулж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өсөлт хөгжүүл дархлааг сайжруулахад дэмжин хамтарч байна. За сүү хөтөлбөр техникийн ээлжинд 1-5 дугаар ангийн 186 мянган хүүхэд хамрагдах юм а. Би сургууль дээрээ сүү уух дуртай. Тэгээ гэртээ ч гэсэн сүү уух дуртай. Ер нь би өглөөний цайндаа сүү хийж уух дуртай. Тэгээд сүү эрүүл мэндийн цай болохоор би дандаа уудаг. Нийслэл хоттой бид нар ч агаарын бохирдолт маш их ингэж байж идэг. Тийм учраас өртдөг. Тийм учраас одоо маш их дэмжиж байгаа. Тэгээд эцэгчүүд бол нэг удаагийн сүүний мөнгө өгөхөд бол бүгд бол ингэж эергээр хүлээж аваад бүгд дэмжиж байгаа гэж би бодож байна ер нь. Мэдээж яг энэ мань өөрөө цаана тендер зарласан. Тэгээ тендерт нь шалгараад манай компани нийлүүлж байгаа. Манай бүтээгдэхүүний онцлог гэх юм бол 250 грамаар савлсан хэрэглэхэд хялбар ийм таглаатаа яг энэ дээр та бүхэн анзаарах юм бол яг үнэний шингэн зүгээр хийсэн байгаа. За тэгээ дээрэс нь DMD-мэр баяжуулсан учраас хүүхдүүдийн DMD-миг бол нөхөн. За тэгээ дээрэс нь сүү мань өөрөө кальцтай учраас кальцаа 100% авна гэж бол үзэж байгаа. Хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор сүү хөтөлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчид 7 хоногт 3 удаа сүү хөтөлбөрт хамрагдаж, 1 удаа 250 г сүү ууж байгаамаа. Заалтын дагуу 2-оос хасах 20 Цельсийн градуст бид нар хадгалдаг. За энэ татаа авалтаа бид нар болохоор 5 хоногт багтааж хүүхдийн тоондоо багтааж авдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөө хугацаан дээр бол ямар нэгэн асуудал бол байдаггүй. Гадуур зах зээлийн үнэ бол 1900 төгрөг байдаг. Тэгтэл яг энэ хөтөлбөртэй холбоотойгоор 1350 төгрөг гэхээр бүр хамаагүй хямдханаар бас хүүхдтэй сүүхчих боломжтой байгаа. Өдрийн 1350 гэхээр чинь сард 4-7 хоног гэхээр чинь ерөнхийдөө нэг 5400 төгрөг. Тэрийг нь улирлаар өвчгээр нэг бүтэн улирлынхын туршид нэг 14000, жилээр нь тооцоод үзэх юм бол юу вэ, нэг 30 хэдэн мянган төгрөгөөр л хүүхдийнхээ одоо сүүний хэрэгцээг нь хангachна гэдэг бол эцэг ихэд бас маш том боломж юм а гэд урьдчилсан байдлаар бол их таатаал хүлээж авчихна. Сүү хөтөлбөр 1 удаагийн дэмжлэг бос хүүхдийн үндсэн хэрэгцээнд чиглэсэн урт хугацааны бодлого гэдгээр онцлог давуу талтай гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд сүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 8.9 тэрбум төгрөгийг нийслэлийн 2026 оны төсөвт тусган баталсан юм а. Ирэх жилээс эхлээд ер нь 1-ээс 12 дугаар ангийнхаа бүх хүүхдүүдийг сүү хөтөлбөрт хамруулъя гэсэн ийм зорилт тавиад ажиллаж байгаа. За энэ хүрээнд бол бид нар одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа фермерүүд, сүүний үйлдвэрлэгчтэй бүх одоо үйл ажиллагаатай танилцлаа, нөөц боломжийг үзэж судлаа. 1-ээс 12 дугаар ангийн дараа жил ихэд 450 гаруй мянган хүүхэд байна. Энийг одоо бас бүрэн хамруулах ийм хүчин чадал байна, нөөц боломж байна гэдгийг бид бүхэн олж харсан учраас энэ хөтөлбөрийг бас ингээд албан ёсоор эхлүүлээд ингээд байж байна. Цаашид улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг энэ хөтөлбөрт хамруулснаар хүүхдийн шимтгийлийн хүртээмж сайжрах боломжтой гэж үзэж байгаамаа.